Hi guys! Өнөөдөр та бүхэндээ би өөрийн арт харагдаж байгаа зүйлийн талаар ярих гэж байна. Энэ бол самбар. Мөрөөдлийн самбар буюу англиар vision bird, мөн dream bird гэж нэрлэгддэг зүйлийн талаар ярих гэж байна. Мөрөөдлийн самбарын хамгийн том зорилго нь мөрөөдлөө биелүүлэх, бидний ирээдүйд төсөөлж буй зорилгыг үр дүнд хүрэхэд өдөр болгон биднийг сануулж авах зорилготой зүйл юм. Мөрөөдлийн самбарыг заавал миний арт байгаа шиг томоохон цагаан самбар, зориултын самбар дээр хийх шаардлагагүй. Та өдөр тутам тэмдэглэл хөтэлдэг бол тэмдэглэлийн дэвтэр дээрээ эсвэл хичээл, ажил хийдэг бол ажлынхаа дэвтрийн хавцыг мөрөөдлийн самбар болгож болно. Мөрөөдлийн самбарыг хийхдээ үн шиг зургийн коллаж хэлбэрээр хийх, үн шиг зураг, бичиг дагнуулж хийх боломжтой. Мөн томоохон самбар дээр өөрийн хүссэн мэдээллүүдийг, ирээдүйн мөрөөдлийг бичээд тэмдэглэх, аль эсвэл явах газруудынхаа сонирхолтой зургуудыг сорон зайдлаар шигтгэх зэргээр олон төрлөөр бэлдэж болдог. Мөн бүр өдөр тутам хэрэглэдэг ноутбук, компьютерийнхээ дэлгэцийг хүртэл мөрөөдлийн самбар болгож өдөр тутамдаа харах боломжтой. Тэгвэл өнөөдөр би мөрөөдлийн самбарынхаа энэ томоохон цаг нөхөх зорилгоор бичгийн цаасан дээр мөрөөдлийн самбарын зураг зурх гэж байна. Энэхүү бичгийн цаасанд бүр заавал зүгээр энгийн матан зургийн цаас уух шаардлагагүй, зүгээр л хаяг илүү цагаан цаас ашиглаад мөрөөдлийн самбараа баяжуулсан. Харж байгаачлан мөрөөдлийн самбараа зурах будгийн хэрэгслүүдэд бэлдсэн байна. Будгийн хэрэгслээрээ цагаан цаасаа чимэглээд мөрөөдлийн самбарынхаа хоосон хэсгийг дөрвөөр хүлдлээ. Зурх зураг минь ирээдүйн миний vision гэдэг утгаар ойрын 2 жил болчихсон байх мөчүүдийг төсөөлөн яг л нуус номон дээр гардаг шигээр яг боддоор тухайн мөчүүд өнгөрчихсөн 2 жилийн миний дурсамж байхаар энэхүү зураг зурхыг хүслээ. Иймээс зургийг зурхдаа яг мөчүүд маш хурдтай явж өрнөдгийг илэрхийлэн таталбар зураг зураад таталбар зураг дээрээ тухайн мөчүүдийн онцлог гоёмсог өнгүүдийг нэмж өгөхийг хүссэн. Бодлын үйл болгон тодорхой хамгийн том гоё мөчүүдийг төсөөлж зурж байгаа бөгөөд зургийнхаа хамгийн ихэнд суурь өнгийг усан усгалтаар гаргаж өгөөд дээрээс нь наривчилсан тод өнгүүдийг оруулаад хамгийн гол хүрээ зургуудыг болохоор өнгийн үзгүүдээр таталбараар нэмж өгөөж зураг маань бүтэн болно гэж төсөөлсөн. Харамсалтай нь зураач биш болохоор анхны мөчөөс эхлээд фейлдэж эхэлж байгаагаа мэдсэн. Яагаад гэвэл яг ийм алтан шаргалнаар цэнхэр үүлэн дунд ингээд онгоц нисээд би гадаад явж байгаагаар өөрийгөө төсөөлөд онгоцыг зурхыг хүссэн боловч тэнгэрийнхээ өнгийг анханасаа буруу сонгосноос эхлээд тэр хэсгийн зураг маань фейлдчихсэн. Гэсэн ч фейлдсэндээ санаа зовлоогээр тараачийн баблуудтай зориулаад зургаа зураад үргэлжлүүлээд явж хад ягаад ч фейлдэг юм шиг дээр нь дахиад засах боломжтой зөндөө уууд надад ирнэ гэсэн төсөөлөл ирсэн үүднээс зургуудаа засаад дахиад шинээр давхарлах гэмшлэнгээр тодорхой үе шатуудаар зургуудаа зурсаар байсан. Өмнө нь хэлсэнчлэн өнгө оруулж байгаа зургууд нь ерөнхийдөө фон зургууд өнгүүд байгаа учраас ямар нэгэн деталь агуулаагүй нэлээд тийм бүрсгэр харагдаж магадгүй. Мөн дээрээ өнгийн үзгээр деталууд, хүрээ, таталбарын үндсэн зураасуудыг нэмээд өгөхөөр зураг маань илүү гоё бодтой яг ингээд цаг мөхч сценээр өнгөрж байгаа юм шиг санагдчихсан. Мөрөөдлөө өнгөөр зурж будаж хад яг л ирээдүй өнгөрсөн одоо цагууд холбогдож байгаа юм шиг надад нэг төрлийн бясалгал олжсэн. Тэгэхээр та өөртөө цаг гаргаад ирээдүгөө бодоод өнгөрснөө төсөөлөхийг хүсэж байвал бас мөрөөдлийн самбар хийгээд үзээрэй гэж зөвлөх байна. Мөрөөдлийн самбараа та гэхдээ заавал зурах шаардлагагүй. Хэлсэнчлэн зургийн коллаж зүгээр үгээр бичиж болж байна. Та өөрийнхөө дуртай хэлбэрээр мөрөөдлийн самбараа бүтээгээд үзээрэй. Бодлын үйл бүрдэх зураг маань ингээд бэлэн болсон учраас тусгаарлах зураасуудад илүү тодтогж өгснөөр зураг маань бэлэн боллоо. Мөрөөдлийн самбар маань хэрхэн бүтснийг одоо харцгаая. Мөрөөдлийн самбарын бабл бүр маань зөндөө чухал үйл мөчүүдийг харуулсан байгаа. Та ч гэсэн өөрийн гэсэн мөрөөдлийн самбараа бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн влогтой минь хамт байсан баярлалаа. Дараагийн влогороо дахин уулзтлаа. Түр баяртай.